Үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хамгийн том жишээ бол энэ юм. Эрдэнэт үйлдвэр анх удаага орон нутгийг дэмжих хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, технологи, зам тээвэр, харилцаа холбоо, байгаль орчин экологи, замун эрүүл мэндийн чиглэлээр нийт 58.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн байна. 2008 онд гэхэд Эрдэнэт медикал уншилгын эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтанд оруулжээ. 52.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий уншилгын эмчилгээний төв орон нутагт олон улсын жишгт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Үйлдвэрийн хаалт хөгжлийн менежментийн төлөвлөгөөнд энэхүү эмнэлгийг бүсийн онцлогооны төв болгожээ. Орон нутгийн удирдлагуудтай Эрдэнэт үйлдвэр хамтран ажиллах олон жилийн урт хугацааны гэрээ бол байгуулад бид одоо 4 дахь жилдээ орж байна. Энэ гэрээ байгуулсны үр дүнд бол бас бид нэр хийсэн ажилтай бас тодорхой хэмжээний одоо хэлхүүхтэйг сайхан хамтарч ажиллаж байгаа. Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагын багийн хамгийн том зорилт юм. Үйлдвэрийн нийт худалдан авалтын 30 хүртэлх хувийг орон нутгийн бизнес эрхлэгчид эзэлж байгаамаа. Сүүлийн 3 жилд орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 86 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Дэлхийн зах зээл дээр одоо өнгөц металлын үнэ буурсан байгаа боловч манай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд байна. Ялангуяа манай ерөнхий захирлын нэгдүгээр оруулагч байна. Энэ дээр онцгой анхаарч одоо боловсон хүчний тал дээр цомгтгол хийхгүйгээр 6000 орчим ажилчдыг нийгмийн асуудлыг шийдээд ажилтнаа сонгохдохгүйгээр ингэж явж байгаа нь бас үүргээ сайн мэдрүүлж байгаа нэг хэлбэр. Үйлдвэр эрхчлүүлүүдэд 2500 гаруй ажлын байр бий болгох зорилт тавьжээ. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн төсвийн 90 гаруй хувийг дангараа бүрдүүлж байгаамаа.